нийслэлийн хэвлэл мэдээллийн алба гэж одоо байдаг л баймир. Түрүүн ягаад тохирлын асуудал яриад байсан гэхээр тэр компани төлөвлөлөд яриад байгаас гадна заяа. Чин дахиад тэр мөнгө чинь энэний мөнгө юм бэ гэхэлэр сэтгэлээ ярина. Улс төр, Даавар нийгмийн эдийн засаг, дараагийн хууль эрх зүй бүх салбарын ховд. За тэгээд баярлалаа. Төв талбайгаар юу нь явж гинөө? Юуг нь бодоод идэв яаши. Амралтын өдрүүдээр л хайлт явсан. Түнс яг тэр нөгөө том засцсан асар масар руу бол. Араагүй тий. Асарын хүрэн байгааг зөв гэж бодож байна. Тэний верс үрийг тодруулмаар байна. Яг хэвтэ тэгэл чи ингээ зөөврөх юм чинь тэгэл барьчил буулгаад ах юм бэл. Байн гоё хэлцүүлэх тий. Өмнө нь ч муухай харагдаад байгаа. Фуд фестивалаас өмнө бас нэг уул уурхайн юм өдрөлөгч үлээ бас өөр юм бас. Аль айгүй ихт зассан шүү дээ угаасаа. Хитэн сар зассан байлаа тий. Энэ ингээд манай төв талбайн гой үзэмжийг үнэхээр алдагдуулж байна гэж би бол одоо иргэн хүний хувьд бол харж байгаа юм. Тэгээд урдуур нь өнгөрөхдөө уг нь бол ингээд яг төв замаар машинууд явж байгаа шүү дээ. Тэгэл гадны жуулчин ч гэсэн ирээл ингээд төв замаар ингээд хаашаа чимтэй ингээд явж байхдаа урдуур нь гарахтаа ингээд бас нэг тэр Чингис хааны өвшөөг Сүхбаатарынхаа өвшөөнийг бас ингээд халтныг хараад амаар нь шүү дээ. Тэгээд нэг толгой дотороо зураглал үлдээгээд за төв талбай нэг иймэрхүү юм байд юм дараа нь тухтаа ирдэг ч юм уу тийм сэтэл сонирхлын бас төрүүлмээр байгаа байхгүй юу. Тэгэхээр аяг цэгийн урталт нэг муухай том цагаан юм барьцсан. Тэгээ тэрийг одоо асар гэдэг байгаа. Асарч гэж хэлхийд тэр одоо арай гоёдж байна. Одоо яг тэр төв талбайг сонирхох хүмүүс бол одоо яг талбай дээр нь л очиж үзэх бол эн чинь харагдчихсан угаас муу ах л та. Урдлаасаа зам талаасаа. Үгүй яах вэ тэр чинь ингээд нэг өнгөрөхдөө энэ манай төв талбай юм а гэд хэлэхэд тэнд нэг төв талбай баймаар байгаа байхгүй юу. Нэг юм амар том цагаан давуу биш. Гэдэг талаас нийлээд байгаа. За тэгээд дээрээс нь энэ дээр чинь бас нэг хууль мөл зөрчлөө гэд бөөн хил ам гарсан байна. Тэгээд амар төвшин гэдэг ах гарч ирээд тайлбар хийсэн. Хууль зөрчөө гэж өөрөө хэлчихлээ. Гэтэ мэдэхгүй байна. Тэгэхээр та хууль зөрчөөний хувьд судалж үзв харав уу? Би бас харсан чинь манайх чинь нөгөө согтууруулах хундааны эргэлттэй ял тавих архитектын согтуурахтай тэмцдэг юм хуультай. Тэгээд одоо согтууруулах хундааны одоо худалдаа тий борлуулалт болон одоо үйлчлэгийг бол тусгай зөвшөөрлийн үндсээр хийнэ. Жишээлбэл одоо үйлчлэх тусгай зөвшөөрөл чинь цагийн хязгаартай одоо өдрийн 11-ээс оройн 10 хүртэл нөгөөх нь өдрийн 2 цагаас шөнийн 4 хүртэл ч үл ингээд юм хязгаартай. Тэгээд тэр төрлүүдээс нь авдаг. Тийм үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүн бол одоо олон нийтийг хамарсан дурлалын тоглолт тий. За одоо ингээл ийм хүндэтгэлийн арга хэмжээ үжигслийн худалдаа муудалдаан дээр одоо тэр тусгай зөвшөөрлөө ашиглаад тэр үйлчлэгийг үзүүлж болно. Хуулийн заалттай. Уг нь бол тэр чинь нөгөө анх олгохдоо одоо тодорхой ресторан байлаа гэх тэр ресторанных нь хаяг дээр өгч байгаа шүү дээ. Гэхдээ ийм онцгой тохиолдолд бол төр ингэж байршлаа өөрчилж тухайн тэр бидний чинь ийм студент ч юм уу тий энэ газрууд тоглолт үзэхээр одоо пив зараад байдаг шүү дээ. Тэр чинь бол одоо хууль ёсных болж таарах гэж байна. Яг зүгээр хуулийн дээр нь зөвшөөрлөх процесс нь өөр юм уу адилхан юм уу? Зөвшөөрлөлтөө хүн одоо тэгж тийм олон нийтийг хамарсан арга хэмжээнд дэр үйлчлэг үзүүл болно л гэж аахгүй юу? Агт зөвшөөрлөг юм бол болохгүй юм. Агт зөвшөөрлөг юм бол болохгүй. Зөвшөөрлийн төрөл нь юм төрөлжөөд өөр зөвшөөрөл гэсэн ойлголт бол байдаггүй юм. Одоо үйлчлэх гэж байгаа, худалдах гэж байгаа. Мэдээж одоо үйлдвэрлэх бол зөвшөөрөлт тий. Тэгээд яг хуулийн дээр нь бас ингээ харахаар үйлчлэхийг одоо хориглосон газрууд гэж байна. Тэрэн дотор нь одоо нийтийн эдэлбэр газар гэж бичигдсэн. Тэгэхээр манай нөгөө амар түвшин дарагч хотын орлогч 2 дугаар орлогч дарга гэж тий. Би нэг яриг энэ буруу санааг бол одоо талбай дээр одоо ингэж борлуулж байна. Энэ бол зөвхөн жилд нэг удаа энэ фуд фестивалийн үеэр л ингэх боломжтой гэж дэлжих шиг болсон. Тэгээ хэрвээ одоо тэр энэ төлбөрч нийтийн эдэлбэр газар гэдэгт одоо орхол байлгүй тий. Байлгуудээс гадна чинь төрийн өмчи одоо нийт зориулсан ийм талбай юм чи одоо нийтийн эдэлбэр газар гэдэг нь маргаангүй баг. Тэр хуулийн тэр заалтыг одоо одоо тайлбарлахдаа одоо ингээ олон нийтийн ийм үзэсгэлэн худалдаа болж байгаа учраас одоо нийтийн эдэлбэр газар гэдэг тэр хориглолт нь бол хамааралгүй гэж үзэж байгаа юм болвол одоо талбай дээр ч байдаг юм өөр тодорхой нийтийн эдэлбэр газар ингээд стадион дээр ч гэдэг юм уу те
Тийм, студио чи яг нийтийн хэлбэр гэхээсээ илүү тэр чинь нөгөө нийслэлийн өмчийн компани эзэмшил байх л та тийм ээ. Түүнээс биш одоо яг нийтэд зориулсан ингээл чөлөөтэй яг зарим дулаан харахаар ингээд нийгэд ашгүй хаалга. Гэхдээ би тэр нийтийн хэлбэр гэж бол ойлгохгүй. Тэгэхээр нийтийн хэлбэр тамаагүй юм бол одоо өөр нэг хүн талбай дээр үзлийн худалдаа явуулаа тийм ээ. Жишээл Новын Баяр болж байгаа хүн согтруулах хундаагаар юм тэнд одоо кофе мофи зарахын хажуур үйлчилж одоо болохгүй ч юм шиг хүнд ойлгуулахар юм ярьчих чаа тийм. болох ч юм шиг үү? Уг нь бол хэрвээ одоо бүгд хуульд шүүхийн өмнө их юм чинь төрийн зохион байгуулж байгаа эсхээс үл хамааран одоо үзэсгэлэн худалдаа л бол үзэсгэлэн худалдаа тийм. Олон нийтийг хамарсан тийм арга хэмжээнд дэр зөвхөн жилд нэг одоо энэ гээл одоо заавал энэ фуд фестивалийн үеэр л ингэх боломжтой гэж хэлснийг би бол ойлгохгүй. Түүнээс одоо огт хууль бус юм гэж бас хэлэхэд хэцүү тий. Хуулиар нь одоо нээлттэй юм шиг юм байгаад байгаа юм биш үү? Зөвшөөрөлтэй болвол гэхээр чинь одоо тэр нөгөө одоо PIV зарж байгаа одоо PIV-ний компаниуд ч юм уу ингээд тэрнийг зарж ивэл окей л гэж ойлгох юм. Эсвэл тэр ресторанууд нөгөө хоолоо зарахынхаа хажуугаар ресторан өөрөө архины зөвшөөрөлтэй бол зарж байгаа л окей гэж. Тэгэхээр чинь яг тэр олон нийтийн үеэр одоо жишээл 18-аас дээш градустай ийм согтруулах хундаагаар үйлчлэгийг хориглодог. Гэхдээ одоо тэнд нь тэгэл нэг тэнд шаардлагыг хангаал зарсан байл гэдэг чинь. Тийм тэгэхээр чинь нийтийн хэлбэр газарт зарахыг нь хоригсон хуулийн зохицуултыг гэдэж идэгчлээ шүү дээ. Тийм. Тэгсэн юунаас тэр нь одоо нөгөө тайлбар оруулал одоо тэр нийтийн хэлбэр газарт хоригсон зохицуулт нь одоо яг тэр 16-ын 3 заасан тэр олон нийтийн арга хэмжээний үерх гэдэгт одоо хамаарахгүй гэж ойлгох жил одоо бид нэр зөвтгөж шүү дээ. Тийм. Тэр чинь ингээ хоёр тусдаа бичигдсэн. Нэг нь хоригдсан газар, нөгөөх нь зөвшөөрнө гэж бичигдсэн. Тэгэхээр яг тэр хориглолт бол одоо тусгай зохицуулт гэдэг үүднээсээ ч юм уу одоо хамаарахгүй гэж тайлбарлавал төр одоо хувийн арга хэмжээнээс үл хамааран зарж болох юм шиг байна. За хуулийн одоо үйлчлэл хэрвээ тийм юм бол бүгдээрээ адилхан зарчмаар байгаа хгүй тий. Гэхдээ амар түвшин даргын маань алдсан зүйл нь бол жилд ганцхан удаа зарж болж байгаа маа гэж хэлж байгаараа алдсан юм тий. За тэгвэл нэг юм болоод өнгөрчээ. Бас ойлгохгүй юу болоод байгаа гайхаад зарим хүмүүс нь хүүшээ энэ ч одоо юу болоод байгаа юм бэ тий. Хууль зөрчөөд дээ штэ ингэж болт юм уу гэд уурлаад байсан. За тэгвэл учрыг ингэж гаргаж авлаа. За дээд хүүхдээр ногоон автобусны гээд алтартай хэрэг байгаа шүү дээ. Одоо 2 3 жилийн өмнө бол нэлээд одоо сенсац тарьжсэн хэрэг байгаа. Шийдлээ. За нэр бүхэн хүмүүсийг одоо анхандаа авахаас заагаад гсэн шийдвэрийг нь хэвээр үлдээж ах шиг байна. Миний сонссноор бол прокурорын эсэргүүцэл бичээгүй учраас гэж бас хэлээд тах шиг болсон. Зарим шүүгдэгчдэр нь тэгж. Тэг зарим шүүгдэгчдэр нь тэг ингэж байсан. За тэгээд хийх нь бол нөгөө тэр тэнүү байгаа компани одоо хамаарал бүхий гэх юм уу ажилчид албаагчид тэр ажлын хэсэгт нь байсан хүмүүс байгаа юм болов уу гэж ойлгосон. Аггүй баха ихэнх нь гэдэг нь одоо яг тооны хувьд аваад үзвэл нийслэл чинь хүлээж авж байгаа нийслэлд ажиллаж исэн албаагч нар л одоо тооны хувьд арай илүү. Тэнүү аваа компаниас бол тэр захирал нь болон гүйцэтгэх удирдлага нь тийм ээ. Тэгээд нөгөө нэг юм гадаадын нэг хоёр солонгос иргэн байсан шүү дээ. Автобус оруулж ирсэн. Тэр хоёр хүнтэй холбоотой хурамчж байгаа продюсер залилан мэхлэх гэдэг гэмт хэргийн цагаатгсан байсан нь одоо дахин хилцээ гэдэг тэр хэсгийг нь бол тусгаарлаа буцаасан. Бус одоо хүнд холбогдох хэрэг гэдэг нь бол шийдэгдсэн. Тэгээд миний танихаар бол Сүхбаатар гишүүн байсан тий одоо бол гишүүн биш шүү дээ. Сайд бүр төвчрлийн сайд байсан. Гишүүн маань цагаатгсан байсан. За одоогийн хууль зүйн яамны дэд сайд мөнх эрдэнэ. Дэд сайд тэрвэр юу гэхтээ? Байсан уу? Үгүй би одоо боллоо гэж сонсоогүй. Нөгөө нэг сайд нь л түрүү 7 хоногт чөлөөдөө. Сайд нь би хамтарч ажиллахгүй гэж хэлсэн гэж шуум мом яваал хийсэн. Одоохондоо яах чөлөөлөгдөг вэ? Байх чөлөөлөгдлөө гэж сонсогдоогүй. Гэтэ бас тийм дураараа юм байж болох юм уу? Одоо сайд нь гарч ирснээ сайд нь өөрөө дэд сайдыгаа сонгоно гэд тэр чи одоо ерөнхий сайд мэдийн ямар л ялсууд яа гэм бол эрх хэмжээ дэд сайд чинь засгийн газрын хурлаас харин тийм. Тэгэхээр одоо нэг хувь танхимын гишүүн одоо би над зөвшөөрөхгүй засгийн газрын шийдвэр нэг яамд байгаа хоёр хүн чинь таарахгүй л бас хэцүү. Тийм үү? Бас тэгж болт юм уу? Ажлаа мэддэг хүмүүс нь ингээ ажлаа хийгээд үргэлжлүүлэн явчих болдгоо юм уу? Ойлгоцчихж болохгүй юу? Уг нь бол логик нь би нөгөө нэг одоо жишээл одоо яам гэдэг юм одоо байгуулга байна бүтээц ч юм уу тий. Тэрний одоо сайд
одоо дид сайд гэдэг бол одоо улс төрийн албан тушаалт. Тэр засаг төр яаж солигдсноос хамаарал ингээл өөрчлөгдөөл явна. Зүгээр яг төрийн захиргааны гэдэг утгаараа бол одоо төрийн нарийн бичгийн дараагийг бол гэж сайд бол дураараа өөрчлөмөргүй байна. Тэгээ төрийн нарийн бичгийн ч гэсэн одоо яг тэр аппаратныхаа одоо төрийн захиргааны жинхэнэ албан хаагч нар бол сайдын томилгооноос хамаарч ингэж дээшээ доош хөдөлдөг асуудал бол жоохон төвөгтэй. Тэрийг одоо болиулах гэж их олон жил ярьсан боловч яг бодит байдал тэр юм бас хിവэрэл ах шүү. Халаа цэцлэгийн асуудал тий. За нөгөө автобус руу. Тий, нөгөө автобус руугаа ороход мөхөрдөн дид сайд маань бол цагаатагдчихлаа. Миний мэдхийн. Тэр үчиг нийслэлийн зөвлөх байсан баг. Хуулийн бодлого хариуцсан ч л үзсэн дараа тий. Хийсэн. Тий. Тэр за тэгээд өөр энэ дээрс чинь одоо шин сонирхолтой хүмүүст мэдүүлэхээр зүйлүүд байгаа билүү? Одоо шин сонирхолтой ч явахдаа одоо тухайн үед чинь автобус бол үнэхээр одоо техник мэдхгүй мань мэд хүртэл ингээл харахад одоо айгүй хэцүү харагдчихсан шүү дээ. Тэгээ одоо хүмүүс мартцсан байсан энэ юмыг одоо шүүхийн процесстэй удаан ч гэсэн одоо ямар ч нэгэн учрыг олох гэж талдаа гарлаа. За яг хөө тэр нөгөө гадаадын хоёр иргэнтэй холбоотой асуудал нь бол дахиад ингээд технээсээ шийдэгдээд процессын дагуу явах юм шиг байна. Нөгөө ган хоёрыг захирлж бас хамт байгаа шүү дээ. Тэгэд би нөгөө энэ 7 хоногт шийдсэн болохоор яг дээд шүүхийн тогтоол нь бичгээр гараад ингээд нийтлэгдсэн байхгүй байгаа. Гэтэ би нөгөө дараалагч шүүгчийн тогтоох хэсгийг танилцуулж исэн агуулгаас нь нэг л их сонирхолтой санагдсан Сүхбаатар сайдыг бол одоо яг буруутгасан нотлох баримт бол хоорондоо зөрүүтэй байна. Тийм учраас одоо цагаатгалаа. Гэхдээ прокурор бол энэ холбоотой баримтуудыг одоо нэмж илэрвэл Сүхбаатарт холбогдох хэсгийг одоо шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэл төр дахин хянуулах эрхтэй гэж одоо тусгайлж зогсон. Мэдгүй яг тийм шийдвэр өмнө гарч исэн юм уу? Лавл тэгж хийсэн тийм. Тэгэхээр яг нөгөө би л ойлгохдоо тэр хэрэгтэй байгаа баримтууд дээрээс нь тэр шүүхийн танилцуулга дээрээс ч гэсэн одоо хүмүүсийн мэдүүлэг дээр одоо дээрээс ав гэж хэлсэн учраас авсан л гэж хэлсэн болоо та тий. Дээрээс гэдэг нь одоо яг Сүхбаатар юмаа гэж хэлэх одоо баримт бол яг тийм гэд хэлчихэд хэцүү. Энэ ч яг бишээ гэд хэлчихэд бас эргэлзээтэй байсан учраас одоо тэгж цохон тэмдэглэсэн болов. Тийм. Нөгөө цаадгцсан хүмүүсийн нөгөө таньдаг хоёр хүнийг л харж байгаа юм л та би тэгсэн чинь үндслэл дээр мөхөрдөн гай дээр болохоор одоо гимтэргийн шинжгүй гэдэг үндсэл байсан. Тийм Сүхбаатар дээр болохоор нотлох баримтын зөрүүтэй мөрөөтэй гэсэн юм бичсэн байхгүй. Тэгэхээр бас нэрээ сонирхолтой л тий. Цаана яг юу болчих вэ гэдэг юм үлдсэн байна. Тий. Тийм тэгээд нөгөө автобусны хэрэг. Тэгээ одоо тэр нөгөө автобуснууд нь бол одоо яг хаана байгаа гэхгүй тий. Явж байгаа юм болов. Өнгийн солиод яваад байгаа юм болов. Буцаад гаргах тийм болов. Нэлийн олон ширхэг орж ирээл энэ талбай дээр чинь жагсаагаал. Бөө хүн тэрийг нэг асуух хэрэгтэй юм биш үү тий. Ингээд муудаад ингээд зэврээд байж идэг юм уу тий. Эсвэл одоо орон нутгийн тээвэрт явж юм болов тэр юм гэдэг. Гэтэ нийслэл бол одоо хохирлоо яг гүйцээж аваагүй л гэж би бол ойлгосон тий. Тэр чинь тендер шалгараад одоо өчнөө мөнгө төгрөг төлж ижил оруулж ирсэн байна. Хэдэн тэрбум яригддаг. Тийм. Тийм. Тэгээ одоо бас тэр нөгөө нийлүүлж байгаа хоёр гадаадын иргэн бас их хэцүү ч юм аа. Энэ нөгөө ган хоёрыг захирлсан тэр үед хэвлэлийн орлыг дууд авчрал тэгэл тэрнээсээ хойш ингээл асуудалд ороосолт Монголоос гарч чадахгүй л болсон байна. Тийм. Угаасаа нөгөө сүлд судлаад үзсэн чинь Солонгост баг байдгүй компани гэж таарсан марсан гэд. За тэр тийм бас нэг тийм асуудалтай л байсан юм шүү. Тийм. Тэгээ одоо тэгээ яг хохин л гэдэг. Хамгийн гол нь одоо нөгөө Евро 5 гээд тендерийн материал зарлаад ингэсэн байсан чинь тэр нэг Евро 2 ч үгүй Евро 3 хөдөлгүүр дээр нь Евро 5 юм шиг бичиг наасан наагаад орж ирсэн байна гэдэг аахгүй. Тэгэхээр бол бас яг буруу зөв ч сайхан гэж хэлэхэд бас жоохон төвтэй. Яаж зөв байх вэ? Зөвмөрх гэж үзчих шүү. За дараагийн сэдв рүүгээ орчие. Ерөнхийдөө
одоо маш тийм сенсацтай үргэлжилсээр л байгаа нэг асуудал байгаад идэг. Сая одоо бүр ингэ зогсоочлоо гэж лээд хүмүүс баярлаад идэг. Миний анзаархад бол амар эрт баярлаад байна уу да гэж хараад байна л та. Ягаад тэгэхээр бүр зогсоочлоо гэж хэлээгүү. Тэр чинь аль хэдийн одоо нөгөө тендерын зарлагтаад гүйцэтгэгч компани шалгарсан байгаа даа. Тэр чинь давхар бас өөр их зүүн одоо үүрэг хариуцлага хүлээх хэмжээний ийм харилцаа аль хэдийн үүссэн байгаа даа. Тэгэнгүүт одоо хохирол үүсвэл хин яах вэ гэдг нь бас одоохондоо тодорхойгүй байна. За тэгээ дээрэс нь ерөнхий сайдын агуулга бол хууль шүүхийн асуудал нэг талд гартлаа гэж хэлчихэж байгаа байхгүй тий. Тэгээ энэ ч одоо процессын хувьд хэр хоног хугацаа зарцуулагдах юм, яаж иж нэг талдаа гарах юм гэдэг чинь ингээд цаана аягүй том ийм одоо хоосон орон зай үлдээд яг юу болох нь ойлгомжгүй юм үлдчихэд тэрэн дээр нь бид нэр алга ташаад идэг. Тэгэхээр энийг бас эсэргээж ярих хэрэгтэй юм шиг надад бол санагдлаа. За тэгээ миний олж мэдснээр бол оюуны мат төрийн бас байгууллагаас цэцэд өгсөн байгаа туйлын урдны замтай нэг асуудлыг тэр нь болохоор усны тухай хуулийн нэг заалтыг нь одоо нөгөө 2025 оны 7 сарын 9-ний өдөр буюу яг наадмын өмнөх өдөр өөрчлөлт оруулсан гэд яриад байгаа тий. Тэр бол үндсэн хууль зөрчсөн байна гэдэг агуулгаар цэцэд өгсөн байна. Мэдээлэл гаргасан байна тий. За хоёр дахь нь болохоор за чи дараа нь үргэлжлүүлээд ирчихээ. За би ерөөхдөө нэг юм юу болсныг хэлчих. За тэгээд хоёр дахь нь болохоор арилгатай тэмцэх газарт иргэд одоо гомдол гаргасан байна. Гэхдээ одоо нөгөө хэрэг бүртгэлийн хэрэг нэгдсэн гэх юм уу? Одоо тэгж шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа учраас хин нэгэн нэр албан тушаалтыг нэрлэх зарлах боломжгүй байна гэдэг арилгатай тэмцэх газраас л мэдээлсэн байгаа. За хэрэг бүртгэлийн хэрэгээ нээгээд одоо шалгаж дууссаны дараа ялагдагчаар татагдах юм бол тухайн албан тушаалтыг зарлаж болох юм байна гэж ойлгосон. Тэгэхээр яг агуулгын хувьд туйлын урдны замтай холбоотой гомдлол ирсэн гэдгийг бол хэлсэн байгаа. За ийм миний мэдх юм бол хоёр ийм хууль шүүхийн гэдэг асуудал бол ийм байна. За шүүх рүү явах хүртэл чинь бол цэцгийн асуудал бол яг хөө цэцэрээ одоо шийдэгдэж чинь үнцгүүлийн шүүх гэдэг утгаараа тий. За арилгатай тэмцэх газар бол шүүх рүү явтлаа бол өдөө вэ дөө. Ялангуяа чи энэ дэр нэг хоног хугацааг ингээд зэн тодруулаад хэлээд өгөөсэй гэж би хүсэж байна. Гэхдээ да цэцээс нэг хэлтэй байна. Цэцэд яг хөө төрийн бос байгууллага хандсан гэдэг нь одоо төрийн бос байгууллагын гишүүн одоо иргэнийхээ хувьар л мэдээлэл гаргасан болов гэж би ойлгосон. Манай ч одоо яг хуулийн этгээдийн мэдээлэл гомдол гарах юм бол одоо байхгүй гэж тайлбарлаад байгаа шүү. За ямар ч үс ингэ мэдээлэл гаргасан. Гэтэ цэц одоо жишээлбэл за ингэ шийдлээ. Тэ? Чин маргааш ч юм уу дараа сар ч юм уу бас шийдэх асуудал биш байна. За ингэ шийдлээ гэж бодоход үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 22 дугаар зүйл дээр үндсэн хуульд нийцээгүй одоо хууль зайрлаг шийдвэрээр те тэгээ олон улсын гэрээ чийдэг юм уу яах нөгөө үндсэн хуульд чинь хяналтынх нь юм дүгнэлт оруулах объектуудын заачаад байгаа шүү дээ. За ингээ нийцээгүйг шийдчихлээ гэж бодоход энэ нь эрүүгийн хуульд эсвэл зөрчлийн хуульд заасан тэр хүний шийтгэл хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас босод тохиолдолд тухайн шийдвэрийн үр дагаврыг арилгах тийм шууд үндэслэл болохгүй гэж бичээд байгаа. Тэрний дагуу одоо бас цэцгийн сүлийн шийдвэрүүд дээр одоо энэ шийдвэр бол гарснаасаа хойш үйлчлэлтэй, X нүнх үйлчлэлтэй, буцаж үйлчлэх үр дагаваргүй гэдгийг тэмдэглэж байна гэж бичээд байгаа. Тэгэхээр одоо нөгөө тендер шалгаруулад ингээд зам барья гэж шийдвэр гаргацсан тэр шийдвэр чинь одоо тэр хуулийн одоо үйлчлэлтэй байх цаг хугацаанд л одоо шийд болоод өнгөрсөн юм байна шүү дээ. Тэгээд цэцгийн шийдвэр гарлаа ч гэсэн хэрвээ зөрчсөн гэж гарлаа гэж бодъё гэж яриад байгаа шүү дээ. Зөрчсөн байна гэд усны тухай хуулийн тэр заалтыг хүчингүй болголоо ч гэсэн яг өнөөдрийн туулын хордны замд тэр нь шууд холбоотой юу? Зүгээр үнэхээр үндсэн хуульд нийцээгүй хууль байсан бол дараагийн удаа одоо голын ирэг дээр нийтийн зориултад дид бүтсэн. Тэ? Тэр иш татсан заалт нь бол төр хувийн хэмжлийн түншлэлийн хуулийн 5 хэдчихвэл тэр заалт нь нөгөө нийтийн зориултад дид бүтсэн барилга байгууламж юм шиг байна. Тэр нь одоо зам гүүр одоо юу гэдэг. Ийм барилга байгууламжуудыг голын ирэг дээр одоо онцгой хамгаалтын бүсэд барихыг хориглосон гэдэг л үр дагаварт хүрэх үү гэдэг нь одоо асуудал. Яг өмнө жишээлбэл нөгөө амнааттай холбоотой амнаатын хувь хэмжээтэй холбоотой
маргааныг зис шийдвэрлээд тэгээд тэр үед нөгөө амнаатаа төлцсөн байсан тухайн үеийнхний хуулийн дагуу төлцсөн байхад одоо зис одоо энэ хууль чинь өнцөлт нийцэг үгүй хүчингүй болгочлоо шүү дээ. Тэгээд уул уурхайн компаниуд бол тухайн үед захиргааны иргэн шүүхтэйгээд одоо энэ татрын илүү төлөлтөд баталгаажуулъя гэд нэлийн хэдэн маргаан үүссэн. Эхний маргаанууд тэр бол дээчүүх бол одоо эн чинь ингээд цэц ингээд хоош үйлчлэлтэй гээд ингээд заасан байгаа учраас нэг бас сэргээхгүй шийдэжсэн аа. Сүүл рүүгээ бол тэр шийдэл нь бас ингээд хувирсалтай гих мэт. Одоо тэгэхээр яг үр дагавар нь бол одоо яг ийм юм аа гэж тасгийг хэлчихээр босч байгаа. Хэцүү. За ямар ч үсэн цэцгийн тухай хуульд нэг тийм заалт байгаа. За гэхдээ цэцгийн одоо процесс бол явах гэж нэлээд одоо хугацаа авах. Тэрийг хуулийн гэвэл одоо бас хаана их хүндрэлтэй. Хоёрдугаар тэр авилгалтай тэмцэх газар ч гэдэг юм уу ер нь мөрдөн шалгах байгууллага нь эрүүгийн журмаар гаргасан гомдол мэдээллийг шалгах хугацаа болвол яг тас яг энэ 30 хоног яг энэ 60 хоног гэд бичсэн юм бол байхгүй. Гэдэг нь яг үндсэн хугацаагаа заасан одоо жишээл хэрэг бүртгэлтэй хэрэг нэгээд 30 хоногийн дотор шийдвэрлэх үндсэн хугацаатай. За энэ нь ингээд үнэхээр одоо нотлох хоримт нь ингээд хангалттай биш байна гэд мөрдөх байгууллага үзүүл одоо прокурор саналаа гаргаад тэр хугацаагаа тухай бүрт нь сонгуулад явдаг. Ер нь зарчим нь бол нөгөө гэмт хэргийнхаа хөөөлцөх хугацаа дотор багтах ёстой. Гэдэг зарчимтай болохоос биш. Яг энэ 30 энэ 60 гэд хатуу тогтоосон юм. Хөөөлцөх хугацаа нь хэрэв? Юуны? Одоо тэр энэ төрлийн гэмт хэргийн энэ нөгөө эргүү үеийн 22-1 гэсэн албан тушаалын байдлаар оруулан ашиглах гээд. Тийм. За 22-1-ийн хөөөлцөх хугацаад би яг маа гэж хэлж чадахгүй ягаад гэвэл хөөөлцөх хугацаа чинь бүх гэмт хэрэгтэй гэх юм биш. Гэмт хэргийн нөгөө хөнгөн гэмт хэрэг байх уу? Их хэмжээний одоо ялын интервал нь одоо дээшээ доошоо байх уу гэдгээс хамааруулаад одоо хөөөлцөх хугацаа бол янз бүр. Тэгээд хамгийн гол нь тэр хүн нөгөө авилгалтай тэмцэх газар юу нь яг 22-1 гэж гаргасан өргөдлийг тэрүүгээр нь шалгах ёстой гэсэн юм бас байхгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо холбогдох зүйлчлэлийн прокурор үнэлээд тэгээд одоо хэрвээ гэмт хэрэг гэж үзэн шүү дээ. Тэгээд ялагчаар татах тогтоол үйлдэх үед л одоо хөвөлцөх хугацаа тодорхой болох юм. Одоо эцсийн байдлаар тодорхой болох тийм л ойлгомжтой. За гэхдээ манай ерөнхий сайд чинь нэг тийм хэлсэн. Одоо энийг ингээд дуустал тий хуулийн байгууллага яг юу гэлээ? Нэг талд нь гарч гэдэг. Тэрийг одоо нэг талд нь за одоо гарчлаа гэж одоо хин хизээ одоо шүүх рүү явах хүртлийн хүлээх юм уу? Одоо ингээ хувийн шүүхийн байгууллага гэж ерөнхий сайдын хэлээд байгаа дотор туулын ордны замтай одоо хайж ухаж олж мэдснээр бол ийм хоёр л асуудал байгаад байна. Тэгэхээр одоо цэцгийн процесс энэ төр чиний ярьж байгаагаар бол мүдгүн байна. Тэгээд дээр очиод доороо хайж за 30 хоног ямар ч тач хүлээх юм байна. Тэгээд эндээс чинь дахиад хэрвээ гэмт хэрэг гэж үзэх юм бол шүүхийн процесс хүртлээ хүч төчнөө юм болно тий гэх мэтчлэн явахаар байгаад байна. Гэхдээ цэцгийн шийдвэр юу яах вэ? Нөгөө онц хүндрэлтэй маргаан гэдгээр бас ингээд жоохон шуурхай шийдэгдэх боломж байгаа болов. Нөгөө нэг ерөнхий сайдыг тийм хүсэлтээр шийдэхэд бол энэ бол яаралтай шийдэх ёстой юм а гэж зүйл шийдсэн. Тэгээ энэ тохиолдолд одоо яг засаглалын хувьд одоо хямрал нь үүсэх гэдэг наа гэдсэн шүү дээ. Тэгж үзэх үндэслэл байгаа юу гэдгийг нь бол мэдэхгүй жоо хэрэгэлзээ тав. Хоёрдугаар гэхдээ нэг юм байгаа шүү дээ. Нөгөө жинхэнэ түрүүний ярьсан онч оюуны инновац төрийн бас байгууллага бол бас царгааны иргэн шүүхтний хэмжил гаргацсан байгаа юм байна. Нийтийн эрх ашигыг хамгаалах үүднээс гэж ойлгосон. Тэр бол одоо би яг хэрэг нь үүссэн байгаа юу гэдгийг мэдээлэл нь бол одоо мэдэхгүй байна. Ер нь яг тэгж өөртөө бол яг албан ёсоор мэдээлсэн бол байхгүй байсан харагц тий. Тэгээ ямар ч ус өгцөн байгаа гэж би бол ойлгосон. Тэгээд одоо яг царгааны иргэн шүүхтэр одоо тэр тендер зарласантай холбоотой тендерийн гэрийг өвчнгүй бишээ түтгэлзүүлэх асуудал бол харин арай хамгийн түрүүн шийдэгдэж магадгүй боломжтой гэж үзвэл тий. Гэхдээ нөгөө талаас нь бид нар ингээд харахаар өмнө бас хоёулаа туулын ордны зам ярьж хэлсэн шүү дээ. Нөгөө нэг тендер шалгараад орж ирсэн компани байна. Яах юм бэ? Өөхөн мөнгө хөрөнгө гаргаад мэдээж яг урьдчилгаа төлбөр бол авцсан л байгаа. Бах. Би нөгөө манай хотын дарагчид фидикийн гэрээ гэж чухал юм байдаг шүү дээ. Зүйлүүд хэрэг байгаа. Чинь яг нөгөө 25 оны засгийн тогтоол гараад нэг юм
тендерийн шалгарсан юмд фидикийн гэрийг ашиглая гэдэг шийдэл нь бол хэлбэрчсэн байх. Тэгээ нөгөө тендерийн сайтн дээр байгаа тендерийн мэдээллээс харахаар гэрийг нь бол авсраагүй юм билээ. За гэтэл одоо фидикийн silver book-ээр хийсэн. Энэ бол одоо та нар ойлгох гэж бас жоохон удан даал гэсэн юм хэлж байгаа шиг байл. Гэтэ яг уу та бол ойлгоод байгаа. Одоо мэдгүй одоо би бас бүгдээ ойлгохгүй шүү дээ. Одоо манай хотын дараа бол ойлгож чадах юм ярьж байсан. Тэр л баталгаатай. За тэгэхээр яг юу гэж хэлээд байгаа юм тэгээд тэр нь одоо яг ямар тэрний дагуу одоо ингээд яг зогсоочлоо. Одоо бид нар чинь хохирол ингээ алтан төлийн шүү дээ. Тийм учраас одоо энэ засаг бол шийдвэрээ албажуулах хэрэгтэй гэж хэлээд байна лээ. Тэгсэн хүсэлтэй өгсөн гэж л. Тэр бол яг компани талаас бол одоо хин ч гэсэн тэхэл байлгүй дээ. Ингээ хоёлаа гэрээ хийгээд тохироод орж ирчээд энд баахан материал тоног төхөөрөмж татаад компани байгуулад ингээд модул ажилчид нь орж ирсэн л байлгүй эхлэх гэсэн юм чинь. Энэ кемпинг байгуулад чинь ажиллаа хийгээд эхэлсэн байсан шүү дээ. Бэлтгэлээ бол хангацсан л байсан. Бургасаа хидаа явж ирсэн шүү дээ. Тийм. За ингээд ийм байхад одоо манай засаг ингэ шийдлээ гэдэг ингэхэр чинь тэр компанид бол гэрээнийхээ дагуу хохирол шаардах, алдагдлаа нөхүүлэх ийм шаардлага бол үүсгэл байх. Дээрээс нь бол бас загвар гэрээгээр хийж байгаа юм чинь арбитрийн заалттай л байх. Тэгэхээр тэр компани арбитрт дуудагдах хүртэл одоо ийм асуудал байгаа шүү дээ гэдэг. Тэр дараа бол тэгж хэлчихлээ лээ. Тэгэхээр тэр бол яг үнэн л дээ. Хэлэх гээд байгаа санаа нь бол одоо манай ерөнхий сайд нөгөө одоо энэ яг тодорхой хуулийн нэг талтаа гарах хүртэл гэдэг чинь манай ерөнхий сайд хийзээ тэгж бодол төрөх юм гэдэг нь одоо би бол ойлгохгүй мэдэхгүй байна тийм. Эсвэл одоо яг хөө зөөрөө одоо ингээ хэрэг бүртгэлтний явж хагаад энэ ер нь эрүү хэрэг үүсэх шаардлагагүй байна ингээ хэрэгсэхгүй болчихвол одоо нэг талтаа гарчиж байгаа юм шүү. Ингээ процесс цаашаа ер нь баг дунд чатандаа ч юм уу зөвхөн тэр засаг дарахтай холбоотой ч биш одоо нийслэлийн ажилтан байцл юу вэ? Ер нь ямар нэгэн байдлаар туйлын хордны замтай холбоотой эрүүгийн хэрэгээр шалгатлаа гэхэд одоо тэрийг хүлээн гэвэл тэр компани бол ингээд байж чадахгүй байна. Тэгээ одоо бид нар бол яг чинь маш одоо өндөр дүнтэй юм худалдаа авалт төсөл шүү дээ. Тэгэхээр бол тэр үнийн дүнтэйгээ холбоотой бас одоо мөнгө төгрөг хохирол төлөвлөх асуудал бол цаашаа ингээд үсэд явах эрсдэлтэй байж магадгүй. Тэгэхээр чи зөвхөн тэр гэрээний үнд зориулсан юм уу? Эсвэл бол одоо нөгөө тэзүү мизүү гээд одоо зохион байгуулагчдаа бас зарагдсан юм уу? 500 тэрбумыг бол хэдийний зарцуулсан гэдэг байгаа байхгүй юу те? Манай хотын даргын ярианаас бол тэр бол ингээд урьдчилгаа юм аа л гэж хэлэх шиг болсон шүү дээ. Гэрээний. Нөгөө талаас бид нар ч бас нөгөө зовлонтой. Хэрвээ одоо ингээд үнэхээр одоо авилгал өгж аваад ч гэдэг юм уу мэдгүй бод тий. Ямар нэгэн гэмт хэргийн үйлдэлийн улмаас одоо тэр компанитай одоо ивч тохироод ингээд гэрээ байгуулсан болвол мэдээж энд одоо хохирол төлбөрийн асуудал хийсэн илүү эн чинь гэмт хэргийн асуудал. Гэмт хэргийн улмаас байгуулагдсан юм хууль бус гэрээнд бол төлөх асуудал бол эргэлзээтэй болох байх. Тэр компани ингээд үнэхээр үнэн шударгаар орж ирээд тендертэй шалгарсан байг. Яг тендерийнхэн тэр зохион байгуулалтнууд хууль бус явуулсан байг. Энэ тохиолдолд тэр компани бол хохирлоо авах байх. Одоо мэдгүй тэр гэрийг нь хараагүй юм ч зүгээр таамаглаж л ярьж та хоёлаа. Гэх мэт асуудал байна. Тэгээ нөгөө талдаа бид нар чинь бас нөгөө нэг туулын голон хамгааллыг гэдэг энэ хүмүүсийн одоо хүсэл зориг бол бас тийм утгагүй тийм асуудал бол ор үндэслэлгүй ч гэдэг юм уу тийм шантаажны асуудал бас биш л байх шиг байна. Яг тэг тийм зорилгоор ашиглагч байгаа хүмүүс байгаа л байх. Тэг бүгдээрээ тийм биш гэж би бол харж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нэг олон нийт бол ингээд туулын урдны замыг зогсоохыг хүсээд байна тий гэж одоо ингээд хэдүүлээ одоо ойлгоё л доо. Тийм болвол үнэхээр зогсоох тийм одоо боломж юу магадлал хэр харагдаж байна. Миний бодлоор бол бараг нэг одоогийн байдлаар 50% байгаад байгаа байхгүй юу тий. Хүмүүс л 100% одоо зогсоочлаа гэж яриад байгаа. Чи юу гэж бодож байна? Одоо бол яг 100% зогсоо гэсэн шийдэл бол аль шатанд гараагүй. Тийм айлж шүү дээ. Одоо энэ хүмүүсийн яриг л сонсч болох бас энэ хүмүүс чинь ингээд энэ бол юм а гэд бичиг үзүүлэхгүй шүү дээ. Албажуулсан шийдвэрээ. Тийм шийдвэр нь гарсан ч юм уу гараагүй ч юм уу. Өөрч үсэн одоо хэвлэлээр ингээд зарлчиж байгаа юм чинь тэр төслөө зогсоо гэд хэлсэн гээд одоо хотын дараа бас тийм ярьцлаа өгсөн бэл. Тийм. Зогсоо гэд хэлсэн гэж яах вэ тэгээд. Тийм одоо түр зогсоо гэд хэлсэн би гээл тэгээд л шүү дээ.
Тэгээд одоо цоолын хурдны замын асуудал бол одоо бас цааш та одоо ингээд ярианы сэдв болоод явах хэрэгтэй. Манайхын ч ихтэй ингээд жоох ингэж яагаад мартцаг. Наадам өнгөрүүд ирэхээр мартчих талтай тий. Яг нэг талдаа бас ингээд одоо болчлоо гэж баярлчингууд ингээд тайвшраад тэгжил тэр хооронд чинь буцаад нөгөө толын урдны зам маань яваад эхэлсэн чинь генетос дахиад сэрээд бүү юм болох үе дээ. Тэгэхээр яг энэ нөгөө нэг хуулийн процессын шат матын ингээд үе шат болгонд нь анзаараад болоогүй шүү гэдэг тэр сэрэмжээ алдахгүйгээр тэгээ яг үндслээ яг зөхөх шатанд нь ингээд одоо танилцуулаад тайлбарлаад яваасаа гэж бодож байна. Тэгээд одоо саяын одоо энэ зогсоолоо гэдэг шийдвэрийн араас гарч ирсэн бас нэг асуудал чинь тэр аль хэдийн зарцуулсан 500 тэрбум төгрөгийг чинь хэн төлөх юм бэ? Нэмбатар ажилуулах юм уу гэж ингэж байгаа байхгүй. За бүр ингэж цаг хугацаа алдсан ч гэсэндээ зогсоочлоо гэж бодоход нэрнгээсээ тэр 500 тэрбум төгрөгийг хаанаас гаргаж авах юм? Нөгөө компаниас за саяын нэг арга зам нь бол чиний саяын ярьснаас би ойлгохдоо анхнаасаа тэр нөгөө авилга өгөөд энэ гэрийг хийцэн гэдэг нь тогтоох юм бол өгсөн авснаа буцаачих юм байна. Тийм, буцаачих юм байна. Гэтэл манай одоо тэр тендерийн асуудал буруу байсан, одоо тэр хууль эрх зүйн асуудал буруу байсан. Уучлаарай бид нар ингээ хийх ёсгүй юм хийчихчтэй гэдэг ингэчих юм бол яах юм бэ гэдэг асуудал гарч ирнэ тэ. Энэ дэр яг одоо загвар гэрээ ашиглаж байгаа манай хотын дарагчид фидик гэл одоо сүүл хэдэн сар. Ер нь бол одоо эрсдлээ хуваарлах тий тодорхой хэмжээний тэр компани бол банкны ч юм баталгаа даатгал эрсдлийн даатгал матгал тамирагтал явсан байх. Одоо тэрийн гэрийг нь хараагүй үнэлгийг нь хараагүй ч бид нар бол одоо яг юм гэж хэлэхэд бол төгтөө. Гэхдээ одоо үнэхээр манай буруугаас шалтгаалаад тэр компани одоо ажлыг зогсооно гэж бид нэр тодорхой хэмжээнд тохирол нөхөндүүлэх асуудал унах байх. Одоо ингээд ямар ч асуудалгүй байсан байна гэд ингээд цаашаа үргэлжлүүлэхээр болвол бас эн чинь ингээд тэр компани чинь ажил нь эхлэхгүй гэдэг төсөл нь хойшлоод байдаг бас тодорхой хэмжээний зардал гаргаж байгаа тэр зардлын төлөх асуудал руу орох байх. Үнэхээр одоо хаанаа ингээд би түр хийсэн гэм тэргийн асуудал байл энэ ч бас өөр тий. Гэхдээ хоёрдугаарт бол бас надад тэгж боддог та. Хэрвээ одоо захирааны процесс шүүхийн процесс явж байна. 24 онд илүү 25 онд бид нар чинь захирааны ерөнхий хууль, захирааны процессын гэдгийг нь одоо захирааны хэрэг шүүхэтийн шийдвэрлэх хуулиндаа өөрчлөлт оруулад одоо арбитрийн журмаар шийдвэрлэж байгаа маргааныг бол захирааны хэргийн шүүх тэр арбитрийн шийдвэр дуусах хүртэл хугацаанд шийдэхгүй гэдэг юмыг аваа хийцээ. тэр давхар одоо ингээд давхар хэрвээ ингээд процесс болол одоо бас яах юм хууль зүйн хувьд бас тийм одоо ойлгомжгүй ч юм уу сонирхолтой гэх юм уу тийм кейс бол гарах ирэх магадлалтай. Бид нар бол хин ч юу ч мэдэхгүй учраас л юм ярьж байгаа. Хоёрдугаар яг миний бодлоор одоо эсэргүүцэж байгаа гэдэг юм туулын төсөл бол байх хэрэггүй юм аа. Хурдны замын төсөл гэж бодож байгаа хүмүүс болон одоо хэрэгжүүлж байгаа захиргааны байгууллага хоорондоо одоо ярилцаж ойлголцох хоёр талд одоо бинийгаа одоо сүүл рүү гэж одоо юу ч болов та тэгж ярил тэр чин тэнтэй алтуугаач байсан юм аа гэдэг. Ийм ярихаас илүүтэй одоо яг үнэхээр байгаль орчин нөлөөтэй юм уу? Тэгэл одоо хин одоо хэд нэг сар гараа үргэлжилээ одоо. Тэр нь одоо тэр мэрэгчлийн хүмүүс тогтоохгүй бол тэр хоёр хүмүүс чинь одоо хотын дараа маань тэрийг тогтооно гэж их тийм мит хотын дараа бол өөрийнх нь байр суурнаас бол тогтоочод байгаа юм. Өөрийнх нь ингэ тогтоочно. Тэгвэл зарим газар усны газараас одоо дөнгөж 4 сарын 23-ны байсан уу хэдний байсан тоот альбом бичгийг харахаар бид нар дүгнэлт гаргаж өгөөгүй гэсэн юм гаргаад өгсөн. Байгаагүй. Тэгэхээр мэрэгжлийн газрууд нь ингэж ахарч аюу хэцүү байна. Тэнд байгаль орчны яам одоо тэр үнэлгээг нь баталсан шүү. Тэр үнэлгээ нь бол зүгээр гэд батлагдсан шүү. Тэр чинь менежментийн үнэлгээ шүү дээ, тийм. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ, тийм. Сая нөлөөллийн үнэлгээ ч үлээ, тийм. Тэгээ нөгөө одоо сая нөгөө төр зогсоосны дараа ингэж нэг батлаад байх шиг байгаа. Одоо энэ ч одоо ийм ойлгомжгүй юм донд ч одоо тэр хүмүүс бас эсрүүцэж байгаа үндэслэл гаргаж ирэх нь бол буруу биш шүү дээ. Тэр усны газар нь одоо тэгээд яагаад тийм дүнэлтээ одоо хүртэл гарахгүй байх бас ингээл хинч мөн. Өөрөө л материал авч танилцсан шүү яг. Явуулсан юм шүү байгаа. Сүүлд яагаад нэг хоёулангийн нэг энэ ч одоо баг хоёулангийн 3 дахь удаагийн ярьж байгаа нэг юу гэвэл тий 2 дахь ярихын өмнөхөн байна уу да яг усны газар эхний ярьсны дараахан санагдчихээн материалуудаа авлаа гэдэг ингэжсэн шүү. Бат хоёр дараа бол өөрийнхөө захимсүүлчийн дээр хэлж ийсэн. Тэгээ яагаад гаргаж өгөхгүй байгаа. Тэгэхээр
хангалтгүй байсан юм болов тэр дүгнэлт гарах үе хэмжээний материал өгөхгүй байгаа Тэр одоо болов. яг гарах гээд ажиллаж байгаа байх гэж. Тэгэхээр одоо жишээлбэл бит хоёр одоо жишээл би өөрийнхөө оюун бодлоор энэ чинь яг туйлын урдны зам зөв буруу гэж дүгнэхэд одоо хүндрэлтэй бит. Тэгэхээр ч одоо би зөвхөн нөгөө үзэл бодлоо л ярих асуудал болохоос биш. Чин цаана яагаад гэвэл гээд ингэж би ярих гэж одоо мэдэхгүй байна. Мэргэжлийн хувьд үнэхээр одоо тэр туул голын голдрол үнэхээр одоо усан ширгээ даалга болчихоо тэмцэний эрсдэл байгаа мó юу гэдгийг би биш. Тэр сэтгүүлч биш. Тэр Нямбаатар дарга маань биш. Тэр мэргэжлийн одоо бануу гэдэг нэг юм ном яваад байгаа юм шиг байна. Энийг юм тийм үндэ өнгийн тайлан тий. Тэгээ тэрнийгээ болохоор манай нийслэл их юм болохоор энэ хангалттай гэж үзээд байгаа юм шиг байна. А тэгэнгүүт одоо зарим мэрэгчлэнүүд гэх юм уу ойлгохгүй байна гэдэг байгаа байхгүй. Одоо тэр нөгөө сонсголын энтриг хэрвээ сонссон бол тий ойлгохгүй байна, хангалтгүй байна. Энд чинь худлаа ярьсан юм шүү. Яагаад ийм тооцоол хин гаргасан юм бэ гэдэг дээр жишээлбэл ярьсан байсан. Одоо ингэж эргэлзээтэй ингэ яриадсан. Тэгмүүд одоо ингэ мэрэгжлийн хүмүүс нь өөртөө орж ичээд энэ яриад тахаар одоо бид нэр одоо яах вэ гэдэг чинь амар төвхтөн нөхцөлөд үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр одоо ингэ яагаад ийм сонин нэг ийм сэдвээр ийм хоёр өөр ийм одоо ойлголцолтой ингэ яваад өдийг хүрчвэ, ийм урт тухтаа хугацаа алдчихваа. Дунд нь Нямбаатар дарах чи өөрөө өөрийнхөө карьерийг насртал нь унгааж үзлээ шүү дээ. Гэтэ яг бас хүчтэй хүн юм. Өдийг хүртэл бас байсаар байгаа нь тий. Гэтэл одоо бас одоо тэр хүний одоо ингэ ажил хийх гээд байгаа зөв магадгүй зөв байх зөвтгөж болох байх тий. А гэхдээ арга нь буруу байна, менежмент нь болохгүй байна гэдгийг өнөөгийн нөхцөл байдал нь хотын иргэд чинь эсэргүүцээд байгааг итгэхгүй байгааг харуулад байна шүү дээ. Гэтэл тэнд нэг хүн ингээд өөртөө нэг юм бөмбөлөг үүсгэсэн. Тэгээд тэн дотор нь одоо нэг хідэн үеийн зүгээрээ даргаа таныг дэмжиж ийн гэдэг юм шиг байна. Тэр Тайланд, Баяландын нөхдүүд ч юм уу те авчираад. Тэгэнгүүт ингээд хүчээр дайраад байгаа нь айгүй хэцүү л байгаад байгаа юм л та. Төрийн хүн бас тийм байж болохгүй шүү дээ. Дараагийн улс төрчлөөр дүгнэлт нь бол миний хар одоо манай энэ захиргааны байгууллага ер нь одоо энэ зөвхөн тендерийн асуудал хэлтгүү одоо тэр үнэлгээг батлах асуудал тийм ээ тэр усны газар дүгнэлт гаргах асуудал шийдвэр гаргах ажиллагаа нь юм ойлгомжгүй байгаа учраас л өнөөдөр нөхцөл байдал уялдаа холбоогүй байхгүй. Уг нь усны газар чинь тэр яамны ари болж байна. Тэг яам бол дүгнэлтэд баталчаад байдаг. Усны газар бол одоо ингээ яах гэдэг юм мэддэггүй ойлгомжгүй. Нөгөө талд одоо Нямбаатар тийм дарга маань жишээлбэл одоо тэр чинь нийтийн төслийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо эсрэг санал гарвал яах юм? Тэнд яаж шийдвэрлэх нь үгүй. Менежмент байхгүй тий. Гэт ингээд үзүүлээд ойлголтоо ингээд чи ямар хөрс зэрэгэлтэй айлууд хоорондоо муталцж байгаа шин чинь төр иргэн хоёрын асуудал болчиход байгаа. Ингээд үжүүдлээд байх нь бол Уламжлалт ордуулаад асуудлыг бол дордоо. Яг даваад л нэг хоёр редакцаар орж нэг лайв хийх шиг болсон. Гэхдээ тэр чинь стил хангалтгүй л байна. Тэ ойлголт өгөхгүй л байна. А даваад л туйлын урдны замынхаа мэдээллийг бол хангалттай өгж байгаа. Хүчирлийг 30% бууруулна гэдгийг бол ярьж байгаа. А ямар хідэн багантай байх юм, ямар урттай байх юм, яаж холбогдох юм гэдэг тэр техникийн юмнуудаа ярьж байгаа. Гэхдээ гол асуудал буюу тэр аргумент тийм төвшөнд тэр асуудал болоод байгаа зүйл рүү нэвтэрч орж чадахгүй байна гэдэг дээр нэг анализ хийгээд тэн дээрээ нэг юм ажлуул яад юм дээ манай нийслэлийн одоо бүр сүлдээ гуймаар санагдаж байгаа байхгүй юу те ингээ харлаа ерөөсөө ингээ дахиж гарахгүй шүү дээ нэг юм ингээ тавтаад ах хүмүүс чинь бас жоохон тийм байна яг түрүүний хэлсэн юм яриад байлаа шүү дээ одоо миний үзэж би дутуулсан байж магадгүй тийм хоёрдугаарт нөгөө манай ловсон жамц гişүнж бас хэлээд ах шиг байсан хүмүүс яагаад итгэхгүй вэ гэхээр нөгөө сэлбийн голын бүтээн байгуулалт маань ийм байгаа учраас одоо ийм болчхуудыг санаа зовж байгаа хүмүүс бас байна. Одоо би ч бас тэгж харагдаж байна. Нөгөө гэтээ одоо эн чинь яг нийтийн шалгаруулалт ороод гадны туршлагатай компанийг сонгож шалгаруулсан байл үү тэр компани одоо миний нэрийг мэдэхгүй тийм. Ингээ сэлбийн голоо харахаар одоо эн чинь бас үгүй яа бас нэг амар нэг тэр нэг хэрдэн гэдэг нэг ах байсан шүү дээ одоо нөгөө туулгал дээр аюу өсрүүзээд та тэр ахын лайв хийж ирснийг бодохтой бас нэг яатсан байлээ дэвшсэн байлээ гэхдээ тэр хажуугаар нэг юм чулуун өрөөд нэг юм урсгалыг ингээд нэг юм хашиг басгачжээ гэсэн чинь юу вэ голын урсгалыг чиглүүлдэг та нар юм бэ гэсэн тийм тэр одоо би нэг жилийн өмнө л яг энэ хавар те яг нийслэл дээр очиод яг тэр бэлээний аан басчлаа
дүүлээний үеэр уг нь бол ярилцлага мэдээлэл авч ирсэн. Тэгэхэд их л мэрэгжлээ, их л тооцоо судалгаа яриад энэ ч тест айгүй чухал юм байгаа. Тэгэж ярих юм бол энэ чинь дахиад 20 тэрбум төгрөг бид нэр шаардлагатай байна. Одоо ер нь бүх энэ далангуудыг босгоход гээд өрөөс тийм яриа сууж исэн байхгүй юу. Тэгээ за тэг чинь яаж яхад нийслэл чи ингээд дотроо амар олон газар нэгчтэй. Бүр амар олон заяа. Машин ч одоо том болсон. Тий бүр ингээд өстө нэрээ тэгээд энэ чинь ингээд өстө баг тэр газрын тэр хүмүүс гээд ингээд баахан шагналцсан хүмүүс ирэл амар мэрэгжлийн юм яриад байгаа болов уу гэл ингээд хараад хүлээгээд за ингээд итгэхээр ингээд байхгүй одоо ингээд одоо жирийн үний одоо ухаанд нийцхээргүй шахав юм ийм. Тэгвэл одоо тийм бид нар тийм одоо тийм дундаж төвшний юм ойлгохооргүй болсон тийм одоо болцсон юм уу? Нийслэн тэгээ тасарцсан хүмүүс ажилуулад байгаа юм уу тий бас. Хоёрдугаар байгаа юм л да ерөөсөө. Ерөөсөө нэг төвшин дээр бид нар нэгдэж өгөхгүй байгаа маань хамгийн гол асуудал байна тий. Миний бас харж байгаа юм чинь нийслэлийн хэвлэл мэдээллийн албач одоо байдаг л баймир. Гэ огн байдгийн. Тэгээ жишээлбэл одоо би бол одоо ойлгохгүй байхгүй. Тэр сэлбийн гол юм бэрлийн хаана гэж ярьлаа шүү дээ. Яг одоо ингээд сэлбийн гол үерэлдэг ингээд тэр хавийн одоо барилга байгууламж руу ус ордог. Тэр л нээлттэй. Тэр ингээ хан дотор ингээд явган хүний юм тесрэлэг байгуулах юм муу гэж би одоо ингээ харагдаад байна. Тэгээ одоо сэлб үеэрлэхэр чинь тэрэн дээр хөрн ингээд гарчих юм болов яах юм бол гэж жишээлбэл ийм энгийн юм ойлголтыг л бид нарт өгөөгөл шүү дээ. Би ч одоо харьцангуй нөгөө нэг юм улс төрийн мэдээ зэдээ ингээд үүлгээд хардаг хүн байхад л тэрийг ойлгохгүй. Тийм тайлбар байхгүй. Нөгөө хідэн дарганаар нь хэрүүлж ирээ гарч ирэл зүгээр тэр чин тэгж ярил муу хүн гэдэг юм ярьдаг болсон. Тэгээ одоо ингээ асуухаар айгу тэнийхүү болчихоо. Одоо Ниматар даргын хандлага бол ерөөсөө л тийм. Чи над логко баг хэдэн оноотой вэ? Юу лээ? Нийтийг төлөвлөхгүй. Чи ойлгохгүй байна, чи болоогүй байна. Ийм хандлагатай тийм. Энд чинь одоо нийгэм гэдэг ийм одоо тогтолцоо байгаа бол чи бид нар нэг ид хийсэн шүү дээ. Тэр ойлгохгүй байгаа хүнд та ажлаа ойлгуулахын төлөө явах хэрэгтэй шүү дээ. Түүнээс сэтгүүлч нар гэхээр амарлаг та нартай зэрэгцээд те явж байгаа бүх талын мэдлийг мэдж байгаа тийм хүн ерөөсөө биш. Тэр тийм ойлгохгүй тэнийг юм асууж байгаа бол дундаж иргэн чинь тийм байна л гэсэн үг гэдэг нэг ийм юм байхгүй одоо ингээд нэг юм тасарцсан л нэг юм төртөө нийслэлтэй болчиход юм бид нар. Тэгээ одоо яг тэр мэдээлэл мэрэгжлийн төвшөнд одоо эрэлдэхгүйгээр айтайхан өгдөг бол энэ асуудал бас харьцан хурдан шийдвэрлэгдэх боломжтой байх л гэж би бол харж байна. Одоо тэгээ энэ асуудлаас болоод Нимбатар дарга маань би бол түр өвчтэй юм гэж хэлчихэд байгаа юм тий. Гэхдээ тэглэж гисэндээ ингээд нэг тохироонд бүрдээд унах юм бол одоо хохинэ гэж хэлмээр байгаа байхгүй юу. Дараагийн улс төрчин ойлгоод аваасаа ингэж ажиллаж болохгүй юм шүү. Ажилтаа ээж болно, чилаагүй ээж болно тий. Тийм яг уур нь хүрээд ээж болно. Болно тий. Гэтэ бие барих хэрэгтэй байна. Өөр бас мэдгүй чадахгүй юм суралцах юмаа байвал айтайхан мэддэг хүний авчраа тэр хүнийхээ үгийг сонсдог баймаар байна. Бодвол одоо хэвлэлтээр нь зөндөө хүн аяглаг даргатай л байх. Тэр хүн нь бас нэг юм одоо вакуумчсан хүн байгаад тэгээд чихэн дээр шивнээ суугаад идэг юм. Уг нь арай өөр юм ярьж байгаа хүнийг сонсох хэрэгтэй байхгүй юу? Юун төлөө зөвлөх мүлэх гэж байдیں۔ Тэ? Юун төлөө тэр нэгжийн дарга хийгээд байгаа. Энд чинь нэг юм үзэл бодолтой дарга ингэж ажиллах яа гэм бэ гэдэг өөр юм яриад сууж явах хүн хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нэг ийм зүйлийг ойлгож авах бас нэг том кейс нь хэдэн жил бид нарыг засаглаад юу юун дээр ч ямар хандлага гаргачих. Оюун эрдэнэ ч гэсэн яг энэ хандлагаас бодлол унжижсэн. Тэ? Одоо ингээд цаашаа сайжраасаа л гэж өгсөн өрөө доо. Байснууд юмаа гэж тодорхойлол тэгээд юм чинь дасраад явчихдаг юм болов уу гэдэг. Тэ. Тэгэхээр бол одоо манай эн чинь дахиад нөгөө нэг би түрүүн яагаад тохирлын асуудал яриад байсан гэхээр тэр компани төлөвлөлөд яриад байгаас гадна заяа. Чин дахиад тэр мөнгө чинь энийн мөнгө юм бэ гэхээр дахиад нөгөө татвар төлөвчдийн дахиад нөгөө нийтийн санхүүгийн өргөнөөс л одоо орж ийнэ л гэсэн үг шүү дээ. Нөгөө талдаа байгаль орчны асуудал шүү дээ. Тэгэхээр энэ шийдвэр гаргах ажиллагаа нь ингээд тодорхой бос байгаагаас бол манай энэ төрийн байгууллагууд өнөөдөр ийм төвшөнд хүрэж байгаа. Яг би тэр нөх сайдын мэдээллийг бол яг тийм шийдэл гаргасан шийдвэр хийхээс илүү зүгээр одоо нэг тийм оноо авах зорилготой л юм болов гэж харагдсан. Тийм яг хүмүүс бол уулаад шүү дээ. Учирлаа чи бол аймхаа новшвайлаа. Яагаад энэ дээр гарч ирээд байр суурь илэрхийлэх байгаа гэдэг нэг 7 хоног нэг ийм юм явсны дараа л гарч ирж байгаа тэр хариу реакц байсан болов уу гэж ойлгож шүү дээ. Тэнгүүд бас л одоо бас улс төрчийн хувьд зориг гэх юм алсын хараа бас таарах нь л мэдгүй алсаар гэдэг. Гэхдээ ингээд шийдэл нь бол хуулийн байгууллага нэгтгэх бүх бүрийн ямар асуудлыг гэдэг чинь хүрхцэг нь тодорхой байгаа тийм шүү дээ. Тэгэхээр тийч алсаараагүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм баха.
Тэгээ энэ дээр би түрүүмэс нөгөө 500 тэрбумыг яах юм бэ гэдээ асуугаад байна шүү дээ. Чиний хариултаас би ингэж ойлгож байгаа юм. Тэр 500 тэрбум юм чинь бүр юу вэ? Тэ та нар тэрийг одоо татвар төлөгчдийн мөнгө буцааж авна гэж бодож байна. Үгүй юм байна шүү дээ. Буцаагаад дахиад тэр чинь дахиад тэр нөгөө компани гаргасан зардлыг нь төлөхөөд хэмжээний тийм өрөнд орох нөхцөл байдал бид нэр байна. Юу нь тэр буцааж 500 тэрбум орлох. Бүтнээр нь ч юм уу одоо тэр компани хохирлоо ямар хэмжээгээр үнэлэх юм. Хэрвээ ингээд болтлыг ингээд энэ жигтэй ингээд одоо гэрээгээ зүслэе гэдэг асуудал яригдъя гэж одоо төсөлж шүү дээ. Тийм тохиолдолд одоо яг 500 ирэхгүй байх гэж бодож. Гэхдээ ч тийм төвөргөөр яагаад яриад байгаа тэр одоо мэдээж анши эрсдлээ үүрүүлэхийн тулд чинь юан ч юм уу өөр валют доллараар байсан баг тий. Тэгээ ч бас ингээл ер нь альч төлбөрөөр явсан асуудалтай. Тэнгуут дундуур нэг бүр ингээл бичиж байгаа. Тэгтлээ тий. Тэгээд яг улс төрийн зориг гаргаад амбицтай байж болно, ажил хийх юмсан гэдэг хүсэл эрмэлзэл байж болно. Тэгтээ бас ийм тэнэг зоригтой бас баймаргүй байна гэдгийг нэг ийм том одоо юу болсон бах кейс жишээ түүхэнд үлдлээ. Тэгэхээр бол одоо ингээд ойлголцмоор байна хотын дарга маань. Тийм. Хүмүүсээ одоо үзэн ятгаас гадна одоо тэр хүмүүсийн яриад байгаа үндслэл нь ийм учраас зүй юм, ийм учраас буруу юм. За тэгвэл энийг ингэж шийдэх хөлбөр байна. Яг л ийм ярихгүй бол өмнө бол одоо үнэхээр өндөрлөлттэй асуудал болж өөрчлөө шүү. Тийм. Тийм. Түрүүний нийслэлийн хөвлөлгээд ярьж байхдаа уг нь бол яна би одоо ингээд надад амар муухай санагдаад байгаа болохоор ингээд хэлэх хэрэгтэй биш санагдаад байна шүү дээ. Тэр нь болохоор сараа гэдэг хичээдэг байхгүй юу. Тэгээд тэр хичээсээ уг нь ингээд юм залгаад асуухаараа уг нь аягүй сэтгэлтэй хариулж өгч өгөөд хүмүүнд холбож өгдөө. Тэгтээ ер нь тэр нийслэлийн засаг дарганы тамийн газар Улаанбаатар хотын зархичийн ажиллаад тогтолцооны хувьд угаасаа юм ойлгомжгүй нөгөө мэдээлэл өгөх юм менежмент тийм бодлого байдаггүй юм шиг байгаа. Тэгэхээр ингээд ерөөсөө учраа олохгүй хөлөө олохгүй яваад байгаа. Тэгэхээр тэр нөө хүн дээр асуудал байгаа хэл та. Гэтэ бас нөгөө дийлэнх хувь нэг 40-60 харьцаатай ч юм уу тэр тогтолцоо өөрөө болохгүй байгаа дээ шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй байна. Хааштай одоо яг хэн юу шийдэх юм мэддэггүй юм нүсэр бүтцсэн. Зохиочхоор одоо тийм процесс нь бас хаана ойлгомжгүй ч тийм. Дээрээс нь манай хуулиуд чинь энэ шийдвэр гаргана л гэж бичсэн байдаг болохоос энэ шийдвэрийг ийм ажиллагаа хийгээд энийг ингэ сонсоод тэгээд энэ хөлбраар ингэж шийднэ гэдэг. Яг тийм нарийн бас процесс бол бичигдээгүй гаргай. Ингээл харагдчихлаа байна. Төлөвлөхгүй байна те тэрнийг. Уг нь бол гадагшаа явал их сураал туршлаа судлаад хэлгээд тлаг тийм юу хийсэн одоо бүтээн байгуулалт хийж байгаа орнууд чинь тэрнийгээ бол одоо хийдэг байгаад бүтээд байна те ер нь те. Яг одоо харин тэгээд тэр мэрэгжлийн хүмүүс л одоо хэлмэр шүү дээ. Харин те. Тэгэхгүй нөгөө нэг лайв хийдэг ах чи юм бэл Facebook дээр. Мөхөрт нь. Солонгост бол Батбаатар бурхны хүү ах маань. Нэрийг марцсан. Голынхан дагуур ирдэг юм биш үү сайн мэдээ. Амуу мэдээ болж хэрэгждэг юм. Яа, тэгтээ бараг мэрэгжлийн зөвлөгөө юм шүү. Тэр чинь аялагч юу байгаад байгаа юм. Тийм одоо бид нар мэдээлэл авч шít. Яг үнэ. юм л болчиход байна да. Яг. Тэгээ энэтэй холбоотой нөгөө нийслэлийн тосгоны эрх зүйн байдлын тухай гэж батлагдчихад одоо хугацаа нь хойшлоо яваад байгаа тий. Өнөөдөр гарч ирээд нөгөө алдарч авахлаа санаачилсан гишүүн маань гарч ирээд бас сайд болсон шүү дээ. Одоо хариуцгаа болцсон байна. Юуны сайд бол алдарч авахлаа соёл спорт хаан уулын засаг дарга болсон тий. Соёл спортын яамны сайд болсон. Тийм үү? Айлжуулчлаа юм бэл тий. Номын биш үү? Номын тэндээсээ гараад захим сайд болсон. Тэгээ яг өөрөө тэрнийг хариуцахгүй байгаа маяг гэхгүй л байна л да. Сэтгүүлч асуусан чинь энэ хууль ингээд үндсэн хууль зөрчиж байгаа маа. Зөрчилтэй байгаад байгаа. Тэрнийг арилгахад би одоо хувь байр суурийн хувьд бол юу дараагийн он хүртэл ингээд бас нөгөө үйлчлэлийг нь хойшлуулад тэр хоорондоо ингээд засчий гэж бодоод байна гэсэн юм. Би тэр хуулийг бүр яг мөрний хүртэл уншаагүй. Гэхдээ би ойлгоогүй зүгээр мэдээлэл ингээд нөгөө хэвлэлийн мэдээлэлс биш ойлгохгүй чинь хот дотор хитэ хот байна. Харин тий хоёулангийн нөгөө нэг эхний ярьжсэн дугаарууд дээр бас нэг хотын асуудлыг хэлт дурддагдаад өнгөрсөн шүү дээ. Энэ хуулийн хэрэгжих хугацаа нь 6 сарын 1 байна юм жил. 6 сарын 1 тий. Байсан. Тэрнээс өмнө хоёулаа бас харчаад нэг тусад нь ярьж болох байна. Тийм байна. Тэгэхээр тэрэн дээр энэ мэтчлэн ингээд хот гэж юуг ойлгох юм? Ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллах юм? Ямар удирдлага тогтолцоотой байх юм гэдэг маань тодорхойгүй байна. Тодорхой болгох гэсэн чинь бас үнцүүл мэлдага зөрчилдөөд идэм байна. Тэр нөгөө зөрчилдсөн заалт нэг юм эрдэнэ төлөөлөгчдийн уралдаагаа давхцаад зөвлөл гэдэг нэгж гарч ирээд тэр хоёр нь ингээд жоохон аршилтаад байна гэж би зүгээр яг хальт сонссон үн өвдөг гэж ойлгосон. Гэтэ дараа нь бас ярих юм байна.
хоттой холбоотой асуудал те. Тэгээд тийм байна да. Улсын одоо хамгийн их хүнтэй хүн байгаа газар асуудал байгаа нарахгүй юм да тий. Нэг юм алга дараахан газарт бол ингээл хамгийн том асуудлууд яригдах юм да. Тэгээд одоо хаврын чуулган үргэлжилж байна. Би бас нэг сони юм болж харлаа. Сонь жоох. Манай иргэний зориг нөгөө намч хоёул өмнөх дугаар дээр ярьлаа. Айгуу хагарцсан байгаа шүү дээ. Дөрвөн хүн байж байгаа юм яригдaltaй байж байгаа. Хэцүү юм да бас. Одоо сайдын судлаа алдчихсан манай дарга нь. Тэгээ өнөөдөр байна уу? Гишүүнээ хөөчлөө. Мэдээлэл гаргасан. Тийм үү? Хэнийг вэ? Хийсэн юм шиг байна. За хин Батуулт гишүүнээр. Тэгээ одоо дараагийнхын жагсаалтын үнийг оруулна гэдэг хэлж шиг болно. Тэгээ одоо тэр чинь одоо ер нь бас жоохон процессын хувьд тодорхойг байгаа шүү тийм. Нэгдүгээр тэр иргэний зориг нам маань дөрмөө шинжил бүртгүүлж чадаагүй байгаа. Хоёр өргөжлөл өгсөн байгаа. Хоёрдугаар одоо манай нөгөө эргүүлэн татах хууль гэж хүчний ярьсан. Тэрнтэй холбоотой одоо яг хүчин төгөлдөр байгаа хуулийн тэр одоо жагсаалтаар орсон гишүүнийг одоо намаасаа ингэж гаргачлаа гэж бодоход тэр гишүүн эргүүлэн татагдах хэсэг нь тодорхойгүй тийм яг үнэ. Сонгуулийн хуулийн дээр бол яг орон гарсан бол дараагийнх нь үнийг оруулна гэж. Тэгэхээр орон гарсан гэж үзэхийн тулд чинь тэр үнийг эргүүлэн татах хэрэгтэй. Чөлөөлөх хэрэгтэй болчихсон. Тэгээ бас ингэж бас дараагийн ойлгомжгүй сэдв бас гарч ирэх юм шиг байна. За хууль батлагдлаа гэж бодоход Батуулт гишүүний тухайд ганцхан иргэний зориг ногоо нам шийдээд дуусчих асуудал биш улсын хурлаар орох хэрэгтэй. Тэр одоо яг нөгөө төслөөрөө явбал тийм төслөөрөө явбал тийм тий. Тийм байна. За ерөнхийлөгчийн хууль маань бас одоо за мэдхгүй одоо ямар ч тач хилцэх хэсгийг дэмжсэн. Гэхдээ одоо хилцэхдэггүй товд ороогүй байсан 7 хоногийн тухай дараа 7 хоногоос хилцэх юм уу яах юм. Бас нэлээд юм жоод хилцсэн. Тий, нэлээд бас халуух юм болох байх гэж хүлээгээд байна. Тэгээд зарим хүмүүс бол өстой гутамшиг гэж хоёул өмнө л байр суурь хэлсэн байдаг шүү дээ. За тийм байна.